Та нар ингээд хөдөө ингээд гэр бүлээрээ эсвэл найзуудтайгаа ингээд аялаар явж байхдаа гинт нэг газар сэрүүл яах вэ? Та нар шууд тэр уулыг хараад ч юм уу эсвэл тэр усыг голыг хараад ч юм уу те шууд та нар хаана угаагаа мэдчих чадах уу? За сайн байцгаана уу. Тэгээ наваа Зака гэдэг хэрвээ та нар наваа мэдэхгүй болвол би энэ чаналыг хөтэлдэг байгаа. За тэгээд энэ доор бол миний 2 чанал байна. За тэгээд нэг тоглоомын чанал байгаа. За хэрвээ та нар subscribe дараагүй subscribe дарахаа бити мартаарай. Тэгээд бас social media-гаар зочлоод үзээрэй гэж хэлмээр байна. Та нарсаа хандаас уу би сая сайн уу гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр өнөөдрөөс эхэлж би бичлэг болгоноор улс улсын хэлээр сайн уу гэж хэлэх болно. За тэгээд энэ удаагийн бичлэгний мэдлэл бол монголоор эхэлсэн байгаа. Та нар бас ямар өөр хэлээр мэдлүүлмээр байгаагаа бас доор бичээрэй. За одоо энэ чинь надад нэг сайт л байна л да GeoGuessr гэдэг. За тэгвэл энэ дэр хідүүлээ одоо хаана байгаагаа таах болно. Энэ чинь Монгол map байхыг би харсан. Гэхдээ оролдож үзээгүй. Хідүүлээ энийг нэг оролдоод үзье тийм ээ. За ямар газар таарах нь хідүүлээ үзээ харъя. За хамгийн түрүүнд харагдаж байгаа зүйл хэм бол байгаа. За энэ чи спортын төв ордно уу? За энэ чи бол loft PC. PC биш шүү дээ. Ladies night. 3 дахь өдөр эмэгтэйчүүдийн өдөр болд юм байна. За тэгээд бүтэн сайнд такс байхгүй гэж шүү. Шууд үнгүй арах нь дээ. За тийм чи master design гэж юм. За энэ чи нэг юу вэ? Эрдэнэт арт гинэ. Тэгэхээр хэдүүлээ Эрдэнэтэд байгаа юм шиг үнэ те бодвол. За Улаанбаатар юу гэсэн уусаа биш гэдгийг мэдээд авчлаа Эрдэнэтэд. За энэ чи бичих хэрэг. За спортын төв ордон юу зин юм шиг байна заяа. Олимпийн ордон тийм. За энэ төв гудамжийг харагдаж байна заяа. Уурхайчдын соёлын ордон. Окей. За хэдүүлээ одоо энэ мапнаас одоо хараад за юу хэдүүлээ эхлээд Эрдэнэтийг олно заяа. За энэ чи Улаанбаатар байгаа гэдэг чинь Дархан Эрдэнэт. Дархан Эрдэнэтэй бол хаана байгааг нь мэдээд байгаа байхгүй. За Эрдэнэт лавын харагдаж байна заяа. За одоо Эрдэнэтийн музей. За хаан бууз гэж юм. Жүр өөр, Ивэл хотел, хүүхдийн парк, Петрол, хүүхэлдэйн театр. Окей. Энэ саяных бол энэ том газар л хататай Олимпийнх нь юу гэдэг чинь. Тэгэхээр хэдүүлээ Олимпийнх нь юу юм л олох хэрэгтэй. Энэ яг Эрдэнэт мөн үү гэж. Уурхайчдын булганыхан гинөө. Бэж энэ өбэж та энэ яг за ч та жоохон төрцсөн шүү. За ч та энэ юу? Энэ цаатынх нь ямар газар вэ гэдгийг харчих л да. Монголын Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр. Спорт цогцлбор. Окей, Эрдэнэтэнд бол Эрдэнэт л юм байна л да. Би Эрдэнэтэд ганц л удаа очиж үзчихсэн баг да. За. Төрөл бүрийн машины гараж. Намуун төв, Magna Trade. Тэгэхээр энэ бол төв зам байгаа байхгүй юу? Төв зам. Эрдэнэт хивс гэж юм. Ийшээ өөр том юу вэ юм уу? Том юмч байхгүй юм шиг байна да. За хэдүүлээ зүгээр бэж та. Энд чи саяны байшингууд үгүй юу? Бэж та бэж. Энд чи саяны байшингууд дуу. За би энд чи дараад үзчихье заяа. За тэгээд тэр хоол байна харъя. Йоо, яг хажууд нь ирсэн байна шүү дээ. 78 ярд. 78 ярд гэдэг чинь хэд юм бэ? 71 м. Окей. 71 м гэдэг чинь дайггүй шүү. За дараагийн газар. За эхлэл бол дайггүй. Борхон байна. Яана, яаж таана. За байц. За хэдүүлээ ийшээ юу явж үзье заяа. За одоо ийшээ харах юм бол за одоо шинж тэмдгүүдийг хэлээ л да хэдүүлээ. Шаардлагатай. За мөнх цас дуул харагдаж байна тийм ээ. За энэ чи нуур харагдаж байна. Нуур, гол. За ер нь бол мөнх цастай уул хавцаа харагдаж байна. За тэгээд
Жог ийшээ явж үзье л та. Ер нь ямар хуу тэнцээц мөнх цастай бол харагдаж байна тийм ээ. Ийшээ ямар нэгэн хаяг маяг байх юм л та. За юу гэсэн энэ чи том нуур байна. Тэр цаана. Юу гэсэн нуур л байгаад байна. Гэхдээ ямар нэгэн шинж тэмдэг бол харагдах байна. За тэгвэл за иймэрхүү юу ч Алтай 5 богд. Алтай 5 богд ер нь бол тэгэл ийшээ үсттэй Алтай 5 богд. За Алтай 5 богд хурган нуур. Энэ байх боломжтой юу? Алтай 5 богд заяа. Юу ч юм хөө цас би лав ийм цастай уул юм бол Алтай 5 богдыг л мэдэх юм байна. Өөр уул мул байд юм уу сайн мэдэхгүй л. Гэтэ энэ надад зөө яг энэ шиг л харагдаж байна. Яг энэ нуур шиг л харагдаад байгаа юм да. За би энд гэж тавьж үзье. За энд. За. Гарлаа. 13 майл. Окей, дэжгүй шүү. За юу ч Алтай 5 богд дээр л байсан юм байна зөө. За одоо хэдүүлээ харъя л да. Дижитал фото төг. За. За нийгмийн даатгал гэж юм. Ер нь бол жоохон хотторхуу болсон газар юм шиг байна. За энэ ч энэ ч нэг юу байна да. Бэж да. Энэ ямар харж исэн хөшөө вэ? Сүхбаатар аймгийн нутгийн Сүхбаатар аймаг. За Сүхбаатар аймагт бол байгаа юм байна. Сүхбаатар аймгийн ардчилсан нам. Окей. За Сүхбаатар аймаг. Одоо хэдүүлээ Сүхбаатар аймгийг олно. Яана би одоо Сүхбаатар аймаг хаана гэдэг вэ? За өстөө уучлаарай. Би ч одоо загнуулсан бах дөө та нарт. Би одоо Сүхбаатар аймгийн хаана гэдэг вэ? Дарах эрдэнтэй л мэднэ. За Багнуур гэж байна. Зүүн хараа. За энд итер бол мэддэг юм. За одоо энэ ч зүүн талаас нь шүүгээд явъя л та. Хөшөөт уужим, ногоон нуур, өмнө говь, хар ус, ховд, босго, хөх үзүүр 5 minutes later. Говь цалхаар, цагаан хайрхан, түрүүн, өндөр хангай 5 minutes later. Эрдэнэ хайрхан, дөрвөлжин сум. Яг дөрвөлжин сум уу? Дөрвөлжин юм шиг харагдах л. За баруун урт. Бэж да. За энэ шүү дээ. Баруун урт. За. Сүхбаатар аймгийн за энэ талах шиг байна да. Билийн баар маар саяных шиг. Монос төрийн банк урлагийн юу танс. За энэ л юм шиг байна да. Яг бүр дэс шүү. Би энэ хардаа юг Сүхбаатар аймгийн олж байгаагуудаа яг төвийг нь мэдэхгүй байсан байна. Тэгсэн чи баруун урт байсан биш. Зя одоо хэдүүлээ дахиад уулархах газар хүрээд ирсэн. За одоо хэдүүлээ энэ чинээс харъя. За энэ чи овоо харагдаж байна заяа. За тэгээ мөнх цаст уулнууд. За тэгээд 469-нууд цаана програм байх шиг байна. Жижигхэн. За одоо тэгэхээр энэ бас нэг галдартай Монголын бас нэг галдартай газар байгаа хаа гэж бодож шít. За дахиад би бараг л Алтай 5 богд дуулын хавцаа бараг л очсон баха. Миний бодлоор. Бүр яг уулархах гэсгээр. Энд ч бол нуур муур бол харагдахгүй байна те. Жохон ногоон талтай тэгээд за хэдүүлээ ийшээгээ явж үзье заяа. Ийшээ явах юм бол ямар нэгэн юу байж магадгүй л. Би ерөөсөө ийм газар өмнө л очив. За энэ чинь нуур харагдаж байна тийм ээ. За ийшээ дахиад хурган нуур хавцаа байх боломжгүй байхаа. Тинчээ юунод харагдаж байна. Жижиг байж та. Жижиг нуурнууд харагдаж байна. За энэ бол боломжгүй guys. Жижиг нуурнууд. Жижиг гол ч юм уу. Ийм тасалдсан тим юмнууд харагдаж байна зөө. Харах юм бол тэнцээ 1 2 баг шиг байна. Уулнууд тийшээ мөнх цастай биш болоо ирчихэж байгаа юм баггүй. За Алтай 5 богд тэгэл тэнцээ нэг таагаал байхаас өөр аргагүй болчлоо доо. За эс өмнөх бол энчээ байсан те. Тэгэхээр саяны газарт бол дахиад таарах бол боломжгүй байх. Тэгэхээр энэ хавцаа гэж болох уу?
За ингээд таагаад үзье. Бүр дээшиг байсан биз дээ. 32 майл. Босол. Тэгтээ сансиг бодол гайгүй. За 5 дахь байна. Хамгийн сүүлийнх. За хэдүүлээ харах юм бол хотод ороод ирсэн юм шиг байна. За яа. Энд гранд энд марк хэрэгдүүлээ лээ. Чи ямар шиг гэдэг лээ? За мартчихжээ. За төмний сэгнүүд байна. За энэ автобус нь харагдаж байна. Автобусны төмний сэгнүүд. Окей. Жохон таах гэж оролдъё л доо. За гэж энэ нисхийн зам уу? Нисэх рүү явдаг зам уу? Бэж та? Истис нисэх рүү явдаг зам? Энийг бол мэдчихлээ штэ. Нааг явхаас өмнө энэ бодвол 15 оны мап юм шиг л байна л да. 15, 16 оны. Яг тэр үед нэг онгоцны буудлын одоо энэ чинь нэг Чингис хаан онгоцны буудлын руу энэ замын засаж ирсэн бохоггүй. Би яг тэрийг санаж байгаа. Тэгвэл энэ амар сайн зузаан зам зөө. Би та. Энэ харах боломж байна уу? Тэ. Нарта. Амар сайн зузаан зам. Энийг харчихгоотой ямар зузаан хийсэн юм бэ гэж бодож ирсэн. Тэгэхээр хэдүүлээ онгоцны буудлын явдаг зам. Яг хэдүүлээ энд байна зөө. Бинго. 298 ярд. Маш ойрхон байла. Зя. Шинэ медальтай болчлоо. Маш их таалагдсан энэ мап. Та нар бас энэ сайт руу ороод бас тоглож үзээрэй тийм ээ. Хэрэг та нар бас өөрсдөө оноонуудыг доор бичээрэй. Тэгээд энэ удаагийн бичлэг таалагдсан гэж найдаж чинь. Тэгээд дахин сануулж хэрвээ та subscribe дараагүй бол subscribe дараагаа битээ мартаарай. Тэгээд бас social media-гаар зочлоод үзээрэй. За тэгээд дараач мэдрэл уулзцгаая. Түр баяртай. Зака байла.